Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. 7 хоногийн дараа Дэмэдэрэ 3 улсын хэлэлцээрийн өдөр. 5 дугаар ханхүү. Бас тэр хаш руу орсон өдрөөсөө хойш бүтэн 7 хоног огт гарч ирээгүй гэж сонссон. Түүнд ямар нэг зүйл болсон юм болов? Цамхгийн эзэн Херберт. Надад ч гэсэн сонин санагдаад байсан учраас ууган ханхуугийн байрдаж байгаа харшид хяналт байшуулсан ч юу ч болоогүй. Хаяа нэг нэлээд ядарсан байдалтай цэцэрлэгт хүрээлэнд гарч ирж байсан гэсэн. 5 дугаар ханхүү. Тийм байх нэ. 5 дугаар ханхүү. Өглөөний минь даха та өчигдөр сайхан амарсан уу? 1 дугаар ханхүү. Тийм ээ тэгсэн. Ашгүй дээ. Тэгвэл би төрүүлээд төлөөлөгч нартай хамт хэлцээр бодох танхимд очиж бай. Дараа уулзъяхаа. Ян. Эрхэм дээдсэ, санаа зовоод хэрэггүй дээ. Та сүүлийн 1-7 хоног хангалттай бэлтгэл хийсэн шүү дээ. 3 улсын хэлэлцээрийн гол дүр нь та байх болно. 1-р ханхүү. Тийм ээ. Энглон Невил. Би энэхүү хэлэлцээрийг хөндлөнгөөс хянах даалгавар авсан. Дэмэдэрэгийн 17-нд хотын дарга Энглон Невил байна. Энэ мөчөөс эхлээд хэлэлцээрийн бүх үйл явц бүртгэгдэх бөгөөд би удирдах явуулах юм. Та бүхэн миний хэлсэн үгийг сайн санаж авна уу? За тэгвэл хэлэлцээрийг эхэлцгээе. Максвелл Беннат. Та бүхний мэдэж байгаагаар манай Вант улс руу хүрэх зам нарийн аюултай учраас бид цэргийн хүч нөөц нийлүүлэхэд хүндрэлтэй байна. Бид цэргүүдийн оронд шиттнүүд болон дээдсийн хөдөгт бааtruуд мөн нөөц барааны оронд мөнгө хүлээж авах байх гэж найдаж байна. Бас бид энэ тал дээр Колдвуд эзэнт гүрэнтэй аль хэдийн санал нийлсэн байгаа. Битгий буруугаар ойлгоорой. Хэрвээ Green River эзэнт гүрэн үүний эсрэг байвал бид дахиж энэ талаар эхнээс нь зөвлөлдөхөд бэлэн байна. Тэдний хамгийн ихэнд хэлэлцэх сэдэв цэргийн хүчний хуваарлалт. Ян. Альвэ бэлдсэшгээр. 5 дугаар ханхүү. Би угсаа залхамжлах ханхүүгийн оронд ирээ. Цэргийн асуудлын талаар ярих хүн манай эзэнт гүрний генерал, командлагч эрхэм Данкан Митосе байх болно. Хэмээн 1-р ханхүү ярьж эхэлдэг. Максвелл Беннат. 5 дугаар ханхүү хариуцж байгаа хүн нь биш байсан хэрэггүй. Энэ асуудлын мэргэжилтэнд байхад надад ярих хэрэг байхгүй зү. 1-р ханхүү. Данкан эрхэмээ. Данкан Митосе. Тийм ээ, би ярив. Ян. Миний бодож байгаагаар Рох Вант улсын хүсэлтийн дагуу эхэллээ сайн давжглаа. Бид энэ маягаараа үргэлжлүүлэх хэрэгтэй. Дуусах төхөжөөний шодно. Хектор Колдвуд. Би нэг мөсөн шулуухан ивчээ. Хилүүд маань ийм ойрхон байхад газар нутгаа яг тэнцүү 3 хувааж авна гэдэг. Үүнээс болоод бид шудрах хувааж чадахгүй шүү дээ. Тэр том тал нутгийн байгалийн баялаг, газар нутгийн чанар харьцсан адилгүй байгаа. Хэрвээ зөв хэсгийг нь авчихвал азтай ч гэлээ газар доор юу ч байхгүй бол ямар ч ашиггүй үсттэй. Зарим улс хохирол амсаж болох учраас эн чинь яг үнэндээ дайн ихлэх шалтгаан болно. Тийм биш гэж үү? Энэ хэлэлцээрийн хамгийн чухал сэдэв нөхөн олгуурын дараа газар нутаг, байгалийн баялагийг хэрхэн хувааж авах талаарх гэрээ хэлэлцээр. Хектор Колдвуд. Манай эзэнт хүрэн ямар ч асуудал хүсэхгүй байна. Бид дахиад мянган жил инхтаймныг хадгалж үлдэж чадна гэвэл болсон дэр. Тийм учраас ямар нэг санаа байвал хэлж болгоно. Муу сандалгүйгээр байгаа зүйлээ хамтдаа ашиглацгаая. 5 дугаар ханхүү. Захирчаа. Херберт. Палгодынхан. 5 дугаар ханхүү юм хэлэх гэж байхад 1-р ханхүү гинт урдуур нь орж ширээ цохон босч ирээд би буруудахгүй нэг арга мэдэх юм байна хэмээн гэл. Энглон Невил. Green River эзэнт хүрний угсаа залхамжлах ханхүү. Энд байгаа хүмүүст өөрийн саналаа хэлж болгоно. 1-р ханхүү. Тийм ээ, тэгэхээр манай эзэнт хүрний цагаан цамхаг, үгүй эд шидийн цамхаг шин шид бүтээсэн. Бид тодорхой газарт будагдсан байгаа баялагын хэмжээг илрүүлж ойролцоогоор тооцоолох боломжтой. Цамхагийн эзэн Херберт. Тэр үнийг яаж мэддэг вүлээ? Максвелл Беннат. Үнэн гэж үү? 1-р ханхүү, мэдээж. Та бүхэн бүгдээрээ энэ шидний талаарх цуурхлыг сонссон байх. Энэ шидийг бүтээсэн хүн бол манай эзэнт гүрний хамгийн залуу дээд түвшний шидтэн эрхэм Ян Фэж байгаа юм. Төлөөлөгчд. Тийм шид байх боломжтой байх нэ. Цамхагийн эзэн Херберт. Тэр надтай адилхан энэ хэлэлцээрт ашигт малтмал илрүүлэх шид шаарфахтай болно гэдгийг мэдсэн эргүү. Ян. Энэ новш яаж хэлэлцээрийн хамгийн гол зүйлийг болоод мэдчихвэ. 1-р ханхүү. Тэр газар нутаг хэр сайн болохыг харахын тулд энэ шидийг ашиглаад нөөцийн газрын зураг бүтээх бодолтой байна. Тэгэд бүрэн болсон газрын зураг ашиглан тодорхой шалгууруудын дагуу газраа хувааж авна.
Хилийн зурвас бал зэрэг замбраагүй байж магадгүй удаан хугацаанд газар тариалан олборлогт хийх зориулттай газар шүү дээ. 1-р ханхүү. Энэхүү ширээний ард суугаа хүмүүс рүү итгэл төгс харна. Иннээс дээр шийдэл бидэнд олдохгүй гэдэгт итгэлтэй байна. Миний хэлэх гэсэн зүйл ингээд боллоо. Үзэгдэл содигдож хурал туссан байх ба. 1-р ханхүү Оливер. Ахмада эрхэм дээдсэ. Ханхүү. Ахмада чи ч гэсэн харах хэрэгтэй байсан юм. Би өнөөдрийн уулзалтыг оронгоор нь эргүүлчихлээ. Рагнар, цамхгийн захирч хоёрын царай нилээн таагүй байсан шүү. Чи тэрийг харж чадаагүй үнэхээр харамсалтай юм а. Би чамд явхаараа дэлгэрэнгүй ярьж өгье. Харин одоо юм ууж хотоор зугаалцгаая. Ян, бидэнтэй хамт явуул та. Өнөөдрөөс өөр хизээ ингэж зугаалж чадах үлээ дээ. Ян, толгойд орхих ба. Ханхүү. Тийм ээ, яг ийм байх ёстой. Ян, чи удахгүй насанд хүрнэ шүү дээ. Миний өгсөн архийг хүлээж авах хэрэгтэй биш гэж үү? Гайхалтай. Би чамд яаж уухыг зааж өгье. Гэж ярилцаж байхад 5-р ханхүү ирэн. Эрхэм дээдсэ, та өнөөдөр үнэхээр гайхалтай байлаа. Би танаас маш их зүйлс сурч авлаа. 1-р ханхүү, бурамчхан инэв. 1-р ханхүү. Тэгэрхүү дээ дүү минь, надаас юм сурч авсан чинь ашгүй дээ. Чамааг энэ удаагийн гэлцээрээс их юм сурах байх гэж бодож байсан юм. Өөрийгөө өшөө их хөгжүүлээрэй. Зөвлөгөө хэрэгтэй бол надаас хизээч асуусан болно шүү. Хими, баярлалаа. 1-р ханхүү. Ахмада, Ян, өнөөдөр үнэхээр миний амьдралын хамгийн жаргалтай өдөр байд. Явцгаая. 7 хоног тэгчсэн юм чинь өнөөдөр зад авцгаая. Ахмада, чи ч гэсэн өнөөдөр үсээ буулгаад жирийн бэ шүү. Ян, чи ч гэсэн удахгүй насанд хүрнэ шүү дээ. Миний өгсөн архийг хүлээж авах хэрэгтэй биш гэж. Би энийг аль хэдийн хийчихсэн билүү. Тэгвэл 1-р ханхүү. Ян, яасан бэ? Гарчин. Ян. Энэ миний хязгаар бололтой. 1-р ханхүү. Хязгаар гинэ. Хүнд ойлголтохоор тайлбарлал та. Ян. Намайг уушлаарай. Гэхдээ би таны архийг ордонд хүлээж авах нь бололтой. 1-р ханхүү. Тэр чинь юу гэсэн үг вэ? Ян. Би танд бүгдийг нь гэж хэлж амжилгүй замхран одов. Цамхгийн эзэн Херберт. Хуулбар байсан хэрэг үү? Хуулбарууд олших боломжгүй шүү дээ. Тэр нэг муу хуулбараар бүгдийг хийсэн байна. Цамхгийн эзэн Херберт. Бид чадварчсан хэрэг үү? Химэн маш их ууралбаг. Үзэнтэл солингдож, захирагч Кальяны ордонд үйлчлэгч. Захирагч, би танд хоол авчирлаа. Захирагч Кальян, хажууд давчихаа. Ян ихэм, одоо болтол ухаанг байгаа хэрэг үү? Тийм ээ, тэр сэрээгүй байна. Аль хэдийн хэд хончхоод байхад тэр энерги зарцуулалтаа баасгасан гэж хэлсэн ч хүч нь аажмаар сулж байгаа нь харагдаж байна. Тэр хэрвээ ямар нэг асуудал гарвал тархи руу нь ман шилжүүлж түүнийг сэрээгэрэй гэсэн. Магадгүй бусад шидэтнүүдийг дуудаж түүнийг хүчээр сэрээсэн нь дээр болостой. Ян, хэрэггүй дээ. Би захирагч Кальян. Ян ирхэмэ. Та сэрчхүү. Ян. Тийм ээ, таны харж байгаагаар та зүгээр үү? Хаа нэгтээ өвдөж байгаа зүйл байна уу? Ян. Одоохондоо жижиг сажиг асуудлууд байх шиг байна. Толгой өгдөөд хүйдгэж чадахгүй нь. Хамгийн гол нь миний гидс. Захирагч Кальян. Таны гидс гинэ. Таны гидс өгдөөд байна уу? Би яг одоо эмч дуудаад ирье. Ян. Үгүй ээ, миний гидс өссөд байна. Гэж хэлснээр үзэгдэл дараагийн өдөр шилжин Ян явхаар бэлдэж байна. Захирагч. Энд дахиад нэг өдөр хонвол яасан юм бэ? Захирагч. Хичнээн завгүй байдаа ч гэсэн та бидний аврагч шүү дээ. Жижигхэн ч хамаагүй хүндэтгэлийн зоог барих хэрэгтэй. Ян. Та надад аль хэдийн хандлттай тусалсан шүү дээ. Аврагч гэхээсээ илүү би зүгээр л дээд түвшний шийдтний үүргээ биелүүлж байсан төдий биш гэж үү? Би биш байсан ч өөр шийдтнүүд таны асуудлыг шийдэж өгөх байсан шүү дээ. Захирагч. Огтхон ч тийм биш ээ. Хэрвээ өөр шийдтэн байсан бол мангасуудыг зайлуулчгаад л цагаан цамхаг руу шууд буцах байсан. Үннийг хэлэхэд би таныг анх хараад итгэл төрөөгүй. Та маш залуухан учраас их тал нутгийн мангасуудын эсрэг хамгаалж чадах хэсгэд чинь эргэлзэж байсан. Гэхдээ миний буруу байсан. Та бидний хідэн жиж шийдвэрлэж чадаагүй асуудлыг 10 хоногийн дотор үндсээр нь шийдэж чадсан шүү дээ. Ян, эрхэмээ, танд бусдад байхгүй онцгой төрлийн хүч байдаг болортой. За тэгвэл Ян эрхэмээ, таныг явхаас өмнө тэрийг хийцгээе. Ян, тэр гэж өөр юу байх вүлээ дээ? Захирагч Кальян.
5 жилийн өмнө таныг Омардын Могланы гэр бүлийнхэнтэй үүртийн хүндэт зочин байх амлалт хийсэн гэж сонссон. Бидэнтэй ч гэсэн тийм амлалт хийгээсэй гэж хүсэж байна. Ян. Эн чинь ийм амархан асууж бодох зүйл биш шүү дээ. Захирагч. Битгий буруугаар ойлгоорой. Зөвхөн таныг гижид асууж байгаа юм. Танд зүгээр гэвэл манай Хирикийн гэр бүлийнхэн ч гэсэн мөн адил таныг хүндэт зочноо болох гэсэн юм. Та ганц биднийг аварсан болохоос ч биш. Та бидэнд ашигтай гэдэгт итгэлтэй байна. Манай эзэнт гүрний цорын ганц 6 дугаар зэрэглэлээ шийдтэн бидний хүндэт зочин болохоос илүү нэр хүндтэй зүйл үгүй гэлээ. Зүгээр миний бодовч гэлээ. Үүнийг хийсэндээ харамсна гэж бодохгүй. Та бид хоёрын төлөө. Зүгээр шууд 1000 жилийн амлалт өгч болох эсхээ мэдэхгүй байна. Жохон тулгамдаад байна ч та. Гэхдээ надад таны саналаас татгацах бодол алгаа. Таныг ингэж хэлхийг хүдэж байлаа. Энэ үйл явдалд тохирох зүйл хэрэгтэй биш гэж үү? 1000 жилийн амлалт шүү дээ. Жохон эвгүй байж магадгүй ч тэсэрээ. Хурдан дуусах болно. Манай гэр бүл дээд түвшний шиттэн Ян Фижиг хизээж үргэлж талархан хүлээн авах болно. Түүнд зүүн зүгийн газар нутгийн хүч чадал хэрэг болвол бид үргэлж түүний талд байхаа амлаж. Бид энэ амлалтаа үеэс үед чандлан сахиж, маргад голын хойд усгалд тангаралъя. Би энийг хэдэн удаа хийсэн ч дасаж өгөхгүй юм аа. Тангараг амлалт гэж байснаас зүгээр үүнийг хийцгээе гэдэл дуусгачдаг бол дээр биш гэж үү? За тэгвэл цаашдаа тусалж дэмжиж байгаарай. Та ирээдүйд дахин зочлохоор бол эвтнээс бидэнд мэдэгдээрэй. Дормод зүгийнх нь яаж найр наадам хийдгийг танд заавал харуулах болно. Тэгнэ, баяртай. Богинохон хугацаанд маш олон зүйл боллоо. Төсөөлөөгүй байсан зүйлээ олоод авчихлаа. Бөөгийн хааны ярьсан энэ таягт шид шивэрсэн хүн. Мөн 300 жилийн өмнө үгүй болсон хар шидийн иргэн нэрэлт. Нийслэлд буцаж очиод нэлээд судалгаа хийх босхон дээ. Дүс солигдож Ян гэртээ ирсэн байх ба ордонд Яныг ирснийг дуулаад түүний ээж шатаар яран гүйжирлээ. Яны ээж: "Ян, чи яаж гин тагаар дуусаад алга овчсон юм бэ? Намайг чамд ямар санаа зовсныг мэдэж байна уу? Би бүр үнэхээр гайхсан шүү. Бурхан минь, яагаад ингэтлээ турчсан юм бэ? Үнэхээр хэцүү байсан байх та. Царай чин бүр хамаагүй жижигхэн орчихсон байна. Ажил хийх гэж очисон хүнд захирч Фирик хоол өгөөгүй хэрэг үү? Үнэхээр уур хүрмээр юм." Ян инэвс. "Тэнд нэг тим юм болсон юм а. Авцсан жингээ илүү идээд нөхөд авахд болно." "Өө тийм ээжээ, энийг ав." Ян: "Энэ бол манай болор бөмбөлгөөр хийгдсэн манай харилцуур байгаа. Би нийслэл рүү ирэх замдаа дахны газраар хийлгүүлсэн юм. Ирээдүйд намайг нийслэлд байх үед та надтай энүүгээр хүссэн үедээ ярьж болно. Харин би өөрийнхийгөө энэ таягт суйрлуулчихсан. Таны санаал зовоосон дуучлаарай. Би одоо үргэж таны хажууд байх болно ээжээ." Яг энэ мөчөд Яны шав Даглас амьсгаатсаар гүйж орж ирлээ. "Даглас, ахмадаа." Даглас академид сурсан зүйлээсээ тис өөр өмнө нь хизээж харж байгаагүй тэрхүү шидийг хоёр газар нэгэн зэрэг байх шид биширч асууфтаар болж эхлэв. "Даглас, тэр ямар шид юм бэ? Академид олон шидийн талаар уншиж байсан ч тийм шид өмнө нь огт харж байгаагүй юм бэ. Та яаж Демидера ордон хоёрт зэрэг гарч иж чадсан юм бэ? Тойл, хуулбар уу? Нэг тиймэрхүү зүйл үү?" Ян тайвнаар: "Нэг дор олон юм асуугаад байлгүй, нэг нэгээр нь асуул та. Амхнаар хэлбэл. Би одоо 6 дугаар зэрэгдэл болчихсон болохоор чадаж байгаа юм. Гэрэнхэн нь бүгд гайхав." "Догос, тийм зүйл байх боломжтой гэж үү? Тэгэхээр та одоо манай эзэнт гүрний хамгийн дээд зэрэглэлийн шидтэн гэсэн үг шүү дээ. Тантай анх уулзахад энгийн хүн биш гэдгийг чинь мэдэж байсан ч бүр ийм гайхалтай гэж мэдсэнгүй." Ян: "Юу ч өөрчлөлдөөгүй болохоор надтай өмнөгшгөөд харьцаарай." "Даглас, тэгвэл би оройхон судалгааны лабораторид найруулсан шинэ уусмалуудаа туршиж үзнэ. Та надтай хамт явах уу?" Ян: "Ирэм уучлаарай. Гэхдээ хоёулаа дараа нь наадахыг чинь хийцгээе. Учир нь би аль хэдийн өөр газар өргөдчихсөн байгаа." Ян энгийн хувцс өмсөн хүлэг баатруудын цугдардаг уушийн газарт хүрвцэн ирлээ. Түүнийг хараад ханхүү Хайтан болон хүлэг баатар ойлөвөрнөр ихэд баярлсан мөхтөө. "Нэгдүгээр ханхүү, тавтай морилын чи бараг таамагласан байх. Гэхдээ би чамд баяр хүргэх гэж өнөөдрийн найрыг зохион байгуулсан юм." Ян: "Намайг энгийн хувцс өмсөөрэй гэсэн болохоор нь ямар төрлийн найр юм бол гэж гайхаж байсан юм. Энэ байсан байх нэ." Уушийн газарт байсан ойлөвөр болон дид ахмад хоёр Яныг таньж: "Ян ирхэмээ, тавтай морил, энд суурай." Ян ирхэм хэмээн уйрв. "Нэгдүгээр ханхүү,
Наадхаа ууваараа Яан. 6 дугаар зэрэглэл болж дэвшсэнд чинь баяр хүргэе. 1-р ханхүү. Би зөвхөн энэ найрт зориулаад хамгийн сайн сархтыг ордонд авчруулсан юм. Гадуур амархан олдчихдаг эд биш шүү. За тэгвэл уугаарай. Яан. Бодоод байхад би өмнөх амьдралдаа тийм чих арх ууж байгаагүй юм байна. Өмнөх амьдралд нь Рагнар арх хүний бодол санааг мохож, өөрийгөө удирдах чадваргүй болгодог гэд арх огт уудаггүй байсан тул Яан ч мөн адил сархад хүртэхээс зайлсхийдэг байжээ. Гэвч энэ удаад тэрээр аягтайг нэг амьсгаагаар ууж орхив. 1-р ханхүү. Ямар байна да Яан? Яан. Нилийн амттай юм гэж Хүлифт баатрууд. Эрхэм дээдсэ, Димидрад юу болсон талаар бидэнд ярилда хэмээн дуудана. 1-р ханхүү огцон босч ирээд үйл явдлын ярьж эхлэв. Яан чимээгүйхэн ажиглах ба Оливер уух зүйл барьж ирээд Яан эрхмээ, би таны аярыг дүүргээд үгүй. Яан. Оливер эрхмээ. Оливер шар аярыг аяргалсандаа. Та анх удаа ууж байгаа болохоор хэтрүүлээд дими. Хэрвээ согтчихвол та энд байгаа бүх Хүлифт баатрууд руу пуужа харуулж мэднэ шүү дээ. Яан. Оливер эрхмээ, та үргэлж бүх зүйлд санаа зовж байх юм. Яан. Үннийг хэлэхэд эрхэм дээдсийг Хүлифт баатруудтай ингээд хамт байж байгааг хараад жоохон гайхаж байна шүү. Ингэж болно гэж юу? Оливер. Энд байгаа бүх Хүлифт баатрууд түүнд үнэнч байхаа тангаруулчихсан. Тэдэнд итгэж узнаа. Үнэнч байдал, итгэл. Оливер түүн рүү ширтэнгэ. Би Яан эрхэм яагаад найзгүй байдгийг мэдчихшүү болсон. Яан байх нь. Юу? Яан дотроо бодох. Гинт яагаад ийм зүйл яриад байна? Оливер. Үннийг хэлэхэд би тантай анх уулзсан үедээ л мэдсэн. 5 жилийн өмнө Могилиан дахь бидний анхны яриаг санаж байна уу? Пагнус Сесилийг та амьдаар нь барьчихсан байсан. Яан зөвшөөрн толгойд ахна. Оливер. Та Тагнуул байсан 3 дугаар зэрэглэлийн шидтнийг барьчихсан мөртөө юу ч болоогүй юм шиг л байсан. Ямар ч сэтгэл хөдлөлгүй. Та царайны хувирлаа хянахтаа маш сайн. Тим насны хүүхэд царайны хувирал сэтгэл хөдлөлөө нууж чадахгүй шүү дээ. Гэтэл би таны царайнаас юу ч уншиж чадаагүй. Яг л хэдэн жил өөрийн сэтгэл хөдлөлөө иж болохгүй гэж бэлтгэгдсэн цэрэг шиг. Яан дотроо бодох. Тэр үед би жоохон хүүхэд чи жүжигдэж чаддаггүй байсан. Оливер. Тэгэхэд л би мэдэрсэн. Ийм жоохон байж тэр үнэхээр хаалттай юм. Энэ байдлаараа зүрх сэтгэлээ хуваалцах найзтай болж чадахгүй юм байна да гэж. Би тиймэрхүү зүйл олж харахтаа их сайн шүү. Яан санаа алдан. Тийм ээ. Би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ шууд ингэж хэлчихээс чинь яах ёстойгоо мэдэхгүй л байна. Яан. Үннийг хэлэхэд надад найз байдаг байсан. Гэхдээ бидний дунд юм сайнаар дуусаагүй л дээ. Оливер. Яан эрхмийн найз. Ямархуу хүн байсан нь сонирхол татчихлаа. Тантай 5 жилийн турш бэлтгэл хийсний дараа өөр нэг зүйлийг бас анзаарсан. Яан, юу тэр вэ? Яан, хүссэн цухууж сандарсан байдагтай. Таны юу хэлэх бол гэдгээс жоохон айж байна шүү. Оливер. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч заримдаа тантай ярихаар амьдралаас уйдсан хижээл насны эртээ ярьж байгаа юм шиг санагддаг. Яан, юу? Оливер. Яагаад тэгдэм болоо? Яан. Тааж хүний шинжихтэй сайн юм гэж. Яан нухацтай царайлж. Үнэндээ би удахгүй 48 нас хүрэх гэж байна. Эд шид ашиглаж залуу насаа хадгалдаг юм. Оливер цочирдож хүшиж орхино. Яан товолж байна гэж хэлв. Яан зөөлөн инээмсэглэж. Таны хэлснээр би сэтгэл хөдлөлөө хуваалцдаггүй найзгүй хүн шүү дээ. Заримдаа жинхэнэ юм шиг товлом хийх гэдэг юм. Ойлгоорой. Оливер тайвширч инээмсэрлэнэ. Танаас насаар ах хүний хувьд энэ удаад зүгээр орхиё. Яан. Яан маш их баярлалаа. Шөнийн тэнгивт одод гэрнцэж хөл хөдөлгөө ихтэй нэгэн байшингийн гадна Яан хаалгаар ааж ухан гарч ирлээ. Тэрээс толгоогоо барин зогсохдоо дотроо ийм бодно. Би хэтрүүлчихсэн юм байх та. Өмнөх амьдрагтааш ингэж их ууж байсангүй. Гэтэл харанхуу дундаас нэгэн танил дуу сонсогдов. Дэд Ахмад Паул. Яан ирхмээ. Дэд Ахмад. Яан. Та энд юу хийж байгаа юм бэ? Паул. Би үнэндээ сайн ууж чаддгүй маа. Нэг шилийг уугаал нүүр улаачдаг юм. Би жоохон амьсгаа авах гээд энд нуугдаж байна. Харин та? Яан. Би ч гэсэн амьсгаа авах байд. Доктор байгаа шиг уур амьсгалд нэг дасаагүй болохоор
Ян түүний харан зогсохтой дотроо ийм тунгаана. Энэ хүн бол эзэн хааны хүлэгт баатрын 2 дугаар салааны Паул Ланс. Тэр миний өмнөх амьдралд Оливерийн араас орох чадварлаг сэлэмчин байсан юм. Энгийн иргэн болж төрсөн ч гэлээ өөрийн ур чадвар болон эзэн хааны гэр бүлд үзүүлсэн үнэнч байдлынхаа ачаар дид ахмад хүртэл дэвшиж чадсан нэгэн. Ууган ханхуу болон Оливер хоёрын хамгийн их итвдэг хүн нь байгаа юм. Паул. Өө тийм, та анх удаа арх ууж байгаа гэсэн байхаа. Ямар байна да? Таны анхны уулт. Ян. Тийм ч муугүй байлаа. Хаяа нэг уухад зүгээр бололтой. Паул. Ашгүй дээ. Цаашдаа ч гэсэн бидэнтэй хамт ууж байгаарай. Бид бүгд их танд талархаж явд юм шүү. Хахир Оливер ахмад хүртэл таны талаар ойрд их ярих болсон. Бид ууган ханхууг ингэж жаргалтай байхыг хараагүй маш удаж байна. Энэ бүгд таны ач шүү дээ. Ян. Ингэж хэлсэнд баярлалаа. Гэхдээ Ян үе ялэг инээмсэглэн батроо ийм бодно. Би зүгээр л ирээдүйд бүх зүйлийг илүү дээр байлгахын тулд араас нь жоохон түлхэж өгсөн төдий шүү дээ. Тэгсэн ч гэсэн тэднийг ингэж жаргалтай байгааг харахаар яагаад ч юм тэдэнтэй үнэхээр дотн болчихсон юм шиг санагдаж байна. Яныг дулаахан инээмсэглэхэд Паул гайхан ширтэнэ. Паул. Яагаад над руу ингэж хараад байгаа юм бэ? Юу ч биштэй. Зүгээр л их гинти санагдаад. Та ч гэсэн тийм царай гардаж мэддэг бах нэ. Тэр үед байшингийн хаалгаар өөр нэгэн цэрэг сандран гарч ирэв. Цэрэг. Дид ахмада, та энд байсан бах нэ. Ирхэм дээдсүүд таныг хайгаад байв. Түүний өгсөн ахийг уухгүй бол дид ахмадын суудлаасаа буух хэрэгтэй болно шүү гинэ. Паул. Арай л муухай юм шүү. Ян ирхэмэ, би төрүүлээд орч бай гэж хэлээд оров. Паулыг явсны дараа Ян ганцаар үлдэж хан налан зогсохдоо дотроо ийм бодонд. Ийм босхоор л та өмнө нь ууз сурах хэрэгтэй байсан юм шүү дээ. Тэгж болдог байсан бол тэгхэл байлаа. Шөнийн салхи аяархан үлээж моддын нагчис сэрчигнэх чимээн дундуур Ян алгуурхан алхаж эхлэв. Түүний асхаа бүрэн хүнд бөгөөд нухацтай. Ян. Одоо миний өмнөх амьдралын дурсамжууд зэвсэг болж ашиглагдах боломжгүй болчихсон. Миний сонговтоо суулж үүссэн өөрчлөлтүүд. Өмнөх амьдралаас минь тис өөр ирээдүй би бүтээчихсэн байж таарна. Тэрээр ууган ханхуугийн инээмсэрлэж буйг эзэн хааныг болон гүнжийг иргэн саналаа. Тэр бүхэн өмнөх амьдралд нь байсан дүр зургаас хэдийнэ өөрчлөлтжээ. Ян. Яаж өөрчлөгдсөн бол? Одоо олж мэдэх боломжгүйч би надад чухал хүмүүсийг хамгаалж ирээдүйг илүү сайхан болгохын төлөө хичээсээр байхад болно. Тоглоом одоо л эхэлж байна. Ян шөнийн тэнгэрийг ширтэн зогсох зуур. Тэртээ асад орших ордон дотор тис өөр уур амьсгал наярхаж байлаа. 5 дугаар ханхүү Рагнарын өрөөнд аюултай яриа өрнө. Рагнар. Та одоо яах бодогтой байна да? Рагнар. Би юу гэж хэллээ? Бидний зам цаад болохоос өмнө үгүй хийх хэрэгтэй гэж тоолж барамгүй олон удаа хэлсэн байхаа. Самхын захирагч. Тийм ээ, та хэлсэн. Рагнар, намайг твих босонд та юу гэж хэлсэн? Бидний ашиглаж болох хэрэгтэй зэвсэг үтээж байгаа учраас жоохон хүлээч гэсэн байхаа. Гэтэл тэр залуу яасан? Алхам бүрт бидний замд саад болохгүй байна гэж юу? Цамхын захирагч, миний буруу байжээ. Би энэ бүхнийг хурдан зохицуулах ёстой байсан ч нэг алхам хоцорч хуж. Тэр новш анхны алхмыг хийчнэ гэж хинч даамагсангүй. Би дахиж шавтыг тавихгүй. Гэхдээ би сүүлийн удаа таны хүлээгэж гэж гуйж байна. Рагнар, сүүлийн удаа гинэ? Самхын захирагч, өнөөдөр миний танаас ингэж гуйх хамгийн сүүлийн удаа байх болно. Бидний бэлтгэл бүгд бэлэн болчихсон. Хелн, эрхэм дээдэстэй мэндэл. Рагнар, Хелн? Хэдэн жилийн өмнө алга болсон дээд түвшний шийдтэн Хелнийг хэлж байна уу? Эмэгтэй нөмөргөө аажмаар тайлахад түүний час улаан үс. Нэг нүд нь чөтгөрийн мэт улаанаар гэрэлтэх нь Рагнарыг цочролд оруулсан. Түүний харц хэдийнэ хүнийх байхаа болжээ. Хелн, тантай уулзах нь нэр төрийн хэрэг байна. Эрхэм дээдсэ. Цамхын захирагч, сандрах хэрэггүй дээ. Тэр хүн хിവэрэ. Одоо ч гэсэн миний тушаалаар л хөдөлдөг. Үнэнч туслахуудын минь нэг. Бас тэр удахгүй таны төлөө амиа золиослох шатрын хүлгүүдийн нэг байх болно. Рагнар, цамхын захирагч, энэ арай. Цамхын захирагч, тийм ээ. Энэ бол хоригтор шид, хар шид. Бидний толгойн өвчин Ян Фэж хүртэл удахгүй таны хүлгүүдийн нэг болж амиа золиослох болно. Та битгий санаа зов. Эрхэм дээдсэ. Та төлөвлөгөөний дагуу эзэн хаан болох замдаа явж байна.
гэж хэлснээр энэ хэсэд өндөрлөдөг. Энэ удаагийн Pathmind энхүү тусаж байна. Лайк дараад, сувгт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү иштэй.